Сэндийн энх бод. Контрол комендатор нэвтрүүлэг. Лав гараг бүр 20 цаг 30 минут. За сайн байцгаана гэх юм үзэгчтэй комендатор нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараа бид нар Монголын иргэн нийгмийн төлөөлөл ус иргэн нийгэм зүтгэлтэн за Баярмаа багштай өнөөдөр уулзж байна. Та бол одоо хөвсгөл далайн эзэдгээд төрийн бүс байгууллагад хэрэгүүлдэг. Дээр нь та бас уул уурхайн энэ компаниудыг одоо тэр компаниуд ч одоо юу гэж байгаа шүү дээ. Мөнгө төлж байгаа. Төлсөн хэрэгээр бас баялаг хүртэж байгаа. Тэгээ энэнийг бас төрийн бүс байгууллагын үндэсний зохицуулагчаар ажиллаж байгаа. Тийм ээ. Ажил алба ихтэй. Та сайхан зусж байна уу та? Сайхан зусж байна. Та сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. Ажил алба ерөнхийдөө бид нар шинэ уул уурхайн ингээл үйл ажиллагаа идэвхжээд эхлэхээр ингээ хавраас ихсүүлээд энэ уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн бүс байгууллагуудын ажил их болдог. Тийм ээ. Уул уурхайн ажилтнанд орж эхэлдэг тий ажиллаж эхэлдэг. Ажлууд эхлэн сэрэн тий тэд нар ч нөгөө гэрээгээ байгуулна, орон нутгийн хөгжлийн гэрээгээ байгуулна, ус ашиглах, газар ашиглах гэрээнүүд гээд тий тэгээд нөгөө байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ тэгээд тайлангаа батлуулах гэл одоо энэ танаа одоо энэ төрийн бүс байгууллагын гол зорилго юу вэ? Бид нар төрийн бүс байгууллага байгуулахдаа бол хөвсгөл нуурыг хамгаалах чиглэлээр манай нутгийн иргэд бол жуулчны баазууд ингээ нэмэгдээд тийм ээ одоо хөвсгөл нуурын маань усны чанарт нь ер нь нөлөөлөх ийм хэмжээнд хүрээд байна. Энийг одоо бид нараас хамгаалах хэрэгтэй. Бидний уух ус учраас гэдэг тийм ээ. Тэгээд одоо цэнгэг усны нөөц. Тий. Монгол орны одоо 74% нь шүү дээ тэр чинь гадаргын цэнгэг усны. Дэлхийн цэвэр усны нөөцийн 0.2 ч гэдэг 4% ч гэдэг. Ирээдүйд уух ус тэнд байна тий. Тийм учраас энийгээ бид нар аялал жуулчлал одоо нэрвэгдэж одоо чанарын нуудахгүйгээр хамгаалах шаардлага гэсэн нутгийн иргэдийн үүсгэл санаачлагаар энэ төрийн бүс байгууллага маань байгуулагдсан. Тэгээ 2006 онд. Тэгээд тэр чиглэлээр одоо ингээд нуураа яаж хамгаалах вэ? Тийм ээ эзний ёсоор. Тэгээд одоо дараагийн үедээ бас яаж ингээд цэвэр тунгалах чанараар нь өвлүүлж үлдээх үү? Хүлээлгэн өгөх үү те? Тий, хүлээлгэж өгөх үү гэж тийм ээ. Өгдөөс маань биднэрт одоо ингэж хүлээлгэж өгсөн учраас бидний үүрэг байх ёстой. Дараа үедээ ч гэсэн яг энэ хിവэр нь дамжуулж Монгол улсын иргэний хувьд тий гэдэг ийм ажлыг олгол хийгээ явж байгаа. Тий. Нөгөө төрийн бүс байгууллага. Тийм. Тэр байгууллага маань болохоор ерөөдөө нөгөө эрдэс баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулнаа. Монгол улс одоо энэ тийм ээ баялгаа эргэлтэнд оруулснараа баяжиж хүлжиж сайн сайхан улс олж хөгжинэ гэсэн ийм хөтөлбөр засгийн газрын тийм ээ хөтөлбөр гарч ирсэн цагаас уул уурхайн үйл ажиллагаа нэлээ их хавтгаарч ус гол тийм ээ бичээрийг сүйтгэсэн цагаас эхлээл энэ Монголын одоо газар олгонд л малчтын эрх ашиг хөндөгдсөн. Тэгээд олон ийм энэ чиглэлийн байгаль хамгаалах хөдөлгөөний төрийн бүс байгууллагууд байгуулагдаад сүүлдээ ингээ хүчээ нэгтгээд олон ийм эвсэл хөдөлгөөнүүд нэгдсэн. Энэний нэг нь болохоор энэ төлсөн авсаа нийтлэл эвсэл гэдэг. Өөрөөр хэлбэл одоо ингээд уул уурхай ямар хэмжээний баялаг аваад төрд ямар татвар төлснөө нийтлэл төр нь одоо ямар хэмжээний татвар хурааж авснаа бас нийтлэл гэдэг энэ хоёрын хооронд нь тохирж ийн үгүй гэж тулгалт хийдэг ийм одоо ил тод нээлттэй мэдээлээд явах хэрэгтэй гэдэг. Тэгээд энэ дээр одоо тулж явах хэрэгтэй шүү дээ тий. Хүсэн авсан нь. Тийм биш одоо өөр хин нэгний карма хаашаа нэг газар руу урссан болвол энэ хаашаагаа орсон бэ гэдгийг хэмжих хэрэгтэй юм эвсэл иргэний нийгмийн олон улсын эвсэл байдаг. Эннийх нь одоо Монгол байдаг эвсэл нь болохоор төлсөн авсаа нийтлэгээ тан эвсэл одоогоор нэг 35 байгууллаганд бол нэгдсэн байдаг. Тэгээ энэ эвслийн үндэсний зохицуулагчаар одоо ингэ сонгогдоод ажиллаж байгаа. Ажил хэр зэрэг агц дэвштэй явж байна. Бид бол яг хуу ажил бол Монголын хувьд бол манай иргэний нийгэм нэлээх нэр хүндтэй байдаг. Олон улстай. Монгол талдаа бол тийм ээ. Энэ уул уурхайн салбарт олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг ил тод болох ажил бол нэлээд сайн хийгдсэн гээд энэ салбарт байгуулагдсан гэрээнүүд бий том жижиг тий үндсэн болон туслах гэдэг олон гэрээнүүдийг ил тод болох ажил бас нэлээд агцтай явагдсан гээд агцтай байгаа гээд тэгээ одоо сүүлийн үед бол өмчлөгчийг ил болгоё гээд өөрөөр хэлбэл энэ уул уурхайн баялагаас одоо хамгийн их ашиг хүртээд байгаа жинхэнэ өмчлөгч нь хин юм бэ? Одоо эцсийн одоо өмчлөгч тий. Одоо тэр нэг наана бол одоо юу гэдэг ах トゥ нараа ч юм уу тайлан нөхдөд ч юм уу тавьсан байдаг шүү дээ. Одоо тэр бүртгэл дээр агтай гол одоо яг хин ашиг нь хүрч чинь гэдгийг эцсийн одоо хин хүртээд. Тэрийг бол одоо бид нар бол тэр болгон Монголд ил болоогүй шүү дээ тий. Нэг ам дамцсан яриа төдий нэг хилээд байдаг 30 гэр бүл гэдэг ч юм уу нэг юм ерөнхий хин юм бэ гэхээр хэлж баригдахгүй тий. Энэ өмчлөгчийг ил болгох асуудал. Тэгээд хэрвээ энэ өмчлөгч нь
улс төрд нөлөөлөд байна уу? Магадгүй энэ өмчлөгч өөрөө улс төрд эрх мэдэл бүхий өндөр албан тушаал эрхлээ суугаад байна уу? Улс төрийнхээ эрх мэдлийг тэр баялгаа ингээд баталгаажуулах хамгаалах байдлаар ашиглаад давуутай байдлыг бий болгоод байна уу гэдгийг ил болгож гаргаж ирэх ёстой. Нэг энэ шат руугаа бол орсон гэж хэлж байна тий. Тэгэхээр одоо юу гэдгийг тодорхой хуваар юу гэдгийг одоо асуудал яригдсан шүү дээ манай Монголд чинь ингээд энэ эрх мэдэлтэй хүмүүс энэ улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүд бол нэлээ одоо нэр бүхий олон хүмүүс бол том одоо уулуурхаа эздэг. Тийм ээ. За тэр нөлөөлөлттэй болдог. Тэр нөлөөлөлөд дамжуулаад одоо юу гэдгийг өөрсдөө зориулсан хуулийг хүрт батлах ийм явж байгаа гэдэг. Тэгээ одоо жишээлбэл улсын хурлд одоо уулуурхаатаас олон гишүүд байна шүү дээ. Тий. Тэр бол монголчуудад их харагдаж байгаа. Бүр ингээл орхон тийм ээ. Тэд нар ч таньдаг болчлоо шүү дээ. Монголч цөөхөн хүн амтай юм тий. Олон жил эдгээр ч нөгөө уулуурхаа баялгаас олсон мөнгөө нөгөө улс төрийн эрх мэдэл олохын тулд зарцуулаад тийм ээ. Тэгээд тэн дээр очиж сууцгаачиж шүү дээ. Бүгдээр одоо ингээд бид нар одоо энэ дээр хэд хэдэн жишээ хэлж болно. Иргэний нийгмийн одоо хөдөлгөөнүүд ингээд хамтдаа анх болвол тийм ээ. Ядаж ингээд устаа модтой газараа уулуурхаа ашиглахаа болиё гэдээ урт нэртэй хууль гэж хэлдэг тийм ээ. Ийм хуулийг бол батлуулах гэж маш олон жил явж нэг нь хуулийг батлуулсан. Тэгэл одоо тэн дээр чинь нэг хэсэг хугацаанд бол хориг тавигдсан шүү дээ. Тэн дээр лицензтэй улсууд. Тэгэнгүүт л одоо тэнд эрх мэдэл эзэмшижсэн улсууд чинь лобби хийгээл тэр хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад тэгэл одоо ингээл бүх одоо голтой газрууд дээр алтны шорон ордны холбоотой уултаа устай газар тийм. Уултаа устай газар тийм. Гол мөрөнтэй газар хийгдэж байна тийм. Энэ бол яг тэр хүмүүс өнөөдөр тэр өөрсдийн тийм ээ олж авсан баялгаараа эрх мэдэлд хүрчингүүтээ буцаа тэр баялгаа дахиж ингээд тийм ээ одоо хувааргүйгээр хугацаагүйгээр хяналтгүйгээр ингээд олборлож олж ашиг хүртэж явах энэ боломжоо одоо хуулиар баталгаажуулж аваад өөрөөр хэлбэл одоо хуульчлагдсан одоо тонуул гэж хэлэх үү тийм ийм юм руу шилжиж орцсон байдлыг бол энэ урт нэртэй хуулийн одоо хэрэгжилтийн байдал харуулдаг л да. Тэгээд дараагийн хууль нь болохоор ус бохирдуулсан төлбөрийн тухай хууль байдаг. Хоёр дахь жишээ. Тэр бол 2006 онд батлагдсан хууль. Хэрвээ улсыг бохирдуулсан бол бохирдуулагч төлөх ёстой гэдэг. Тэр ер нь нөхөн сэргээлтэй адилхан тий. Газар нутгийн нөхөн сэргээлтэй адилхан. Тий. Одоо жишээлбэл уулуурхайн компаниуд гэхлээр одоо ус бохирдуулсан бол хэдийн хэмжээний бохирдуулсан тэр хэмжээгээрээ ус бохирдуулсны төлбөр төлөх ёстой гэдэг. Харамсалтай нь энэ хууль бол 6 жил хэрэгжээгүй. 7 дахь жилдээ хэрэгжээгүй. Бид нар энийг захиргааны хэргийн шүүхт өгсөн. Засгийн газар болоод байгаль орчин аялал жуулчлалын яамыг захиргааны хэргийн анхан шатны шүүх болвол хууль хэрэгжүүлээгүй байна гэдгийг тогтоогоод засгийн газрыг энэ хуулийг хэрэгжүүлээ гэдгийг даалгасан ийм шийдвэр гарсан. Гэтэл сая бол улсын хурлаар энэ хуулийг өөрчилчихэж штэ. Тэгээд яаж яах вэ? Өөрчлөлтөө ус бохирдуулсны төлбөрийг 50-аас 60% бууруулж байгаа. Бууруулсан шалтгаанаа юу гэж тайлбарлаж байгаа нэхэрэ бизнесийн дарамт учруулах ийм хууль байлаа. Тийм ээ? Тэгэхээр энийг бол бас харж болох нь шүү дээ. Улсын хурлд байгаа яг энэ талын чиглэлийг баримталдаг тий. Уулуурхаа одоо эзэмшдэг олон компани захирлууд улсыг болоод суулсан учраас одоо төрийн бодлого нөлөөлж байна. Тий. Ерөөсөө тэр тий. Өөрсдийн эрх ашигт нийцсэн хуулиудыг санаачлаад бусад гишүүд дээрээ тийм ээ гишүүдэд нөлөөлөөд лоббидод батлуулаад гаргаад өөрсдийнхээ энэ одоо тийм ээ нийтийн эрх ашигыг зөрчсөн өөрсдийн хувийн эрх ашигын сонирхлыг нэгдүгээр тавьсан ийм эрх зүйн орчин хуулийг одоо бий болгож байна. Одоо жишээл наадах үр дүнгээр харъя л да. Тэгэхээр одоо улс бохирдуулсан төлбөр гэж төлдөг байсан мэт харна шүү дээ. Ямар хэмжээний жишээлөө төлдөг байсныг хэд болгочих зүгээр ингээд энгийн одоо тоогоор энэ хууль хэрэгжээгүй учраас ерөөсөө нэг ч төлбөр төсөвт ороогүй байгаа. Тэр үед хуулийг 2006 онд санаачлахтаа болоод юу гэсэн хэрэг энэ ус бохирдуулсан төлбөрөөс 1 жилд 9 тэрбум төгрөг орно гэж тооцсон байдаг. Тэгэхээр чинь одоо 7 жил хэрэгжүүлээгүй одоо 6 жил хэрэгжүүлээгүй гэхэд те 6-ийн 54 тэрбум төгрөг улсын төсөвт орох байлаа шүү дээ. Тэгээд энэ 54 тэрбум төгрөгөөр нэг төлөөгүй шүү дээ. Нэг төлөөг авах юм бол хэрэгжээгүй учраас. Тэгээ энэ мөнгөөр бол хэдийн хэмжээний олон голуудыг тийм ээ бохирдлын цэвэрлэх, нөөцийн нэмэгдүүлэх ажил хийж боломжтой байсан бэ тийм ээ. Хичнээн ажлыг бас ингээ нийтийн сайн сайхны төлөө нийгэм зориулж хийх байсан бэ. Энэ бүхнийг бол ингээл алдчихж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр энэнийг хариуцлагын хийн хүлээх юм. Одоо тэгээд шат шатны нөгөө тэр үед байгаль орчин аялал жуулчлалын сайд хийжсэн, засгийн газрыг тэргүүлж исэн хүмүүс л одоо энэ хариуцлагыг хүлээх ёстой гэтэл эдгээр нь ингээд солигдоод явчихсан. Тэгэл хариуцлага
Одоо төсөө жишээлбэл тэр бол орох мөнгийг жишээлбэл 60% ууруулна гэдэг жишээлбэл 9 тэрбум орох байсан бол тий одооны тооцоогоор бол эдгээр бол жилд нэг 4 тэрбум гээд тий 50% буурчиж байгаа байхгүй тий. Сая би бас нэг иргэний хөдөлгөөний манай Бат сайхан гэдэг бас залуу биш нэг гол мөрнүүдийн хөдөлгөөний тэргүүн гэдэг явдаг. Испанд болсон олон улсын усны хуралд орцод ирсэн байлээ. Саяхан уулзж ирсэн. Тэгэхэд одоо манай Монгол улс бол энэ гол улсны айс хувийг хамгаалах гэсэн ийм бас олон улсын хөдөлгөөнд өвсөж орсон. Бас анхны гишүүдийн нэг юм байл. Бүр үүрэг хүлээсэн. Тэгэхээр энэ одоо үргийг одоо Монголын засгийн газар одоо хангалттай биелүүлэхгүй байх гэсэн ийм дүгнэлт тэр хуралдаас гарсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын байгаль орчин тусгай хэлтгэгч гэсэн ирсэн. Нэг жилийн өмнө ирээд тийм ээ яг ингээд туул тосгоноор яваад хайрга дарганы олборлт хийж штэ туул голын сав газар тийм ээ. Заамраар яваад алтны шорон ордын дотор дарааг тавиад их хурлын гишүүн тийм дотор ч алт угаагаад ижидэг штэ. Одоо Мон Полимет компани захирал одоо Гарамжав гэдэг хүн. Бид байгаль орчны байнгын хорооны дарга хийжсэн. Бид нар энэ дээр маш олон та ядаж үлгэр жишээ үзүүлээд тийм ээ. Эмэгтэй хүн байна. Та одоо энийгээ зогсооч болдгоо мó гэдэг асуудлыг олон удаа бид нар тавьдаг байсан. Харамсалтай нь бид нар бол ингээд ийм одоо ашгаасаа татгалзаж нийтийн эрх ашгийг нэгдүгээр тавьж чадахгүй шүү дээ. Тэгээ ерөнхийдөө тэр нэгдсэн үндэсний байгууллага хэлэгч хэлсэн шүү дээ. Танаа энэ усны хөрсний агаарын бохирдолчийн гамшигын хэмжээнд хүрчжээ. Эхлээд алт нэгдүгээр нэг хөтөлбөрийнхөө үр дүнг үнэлж дүгнчээд ард ирэг дээрээ хилцүүлж агаад стратегийн үнэлгээ хийж агаад алт хоёрдугаар хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой байж атал тэхгүй явчихжээ. Тэгээд энэ одоо олон мянган тийм ээ 100 малчтын усны эрхийг бол ноцтой зөрчсөн ийм асуудалтай байгаа учраас та бүхэн энэ дээр анхаарч үзээ гэж төр засагт хандаж зөвлөмж гаргасан. Харамсалтай нэгдсэн үндэсний байгууллагын зөвлөмжийг хүртэл одоо хүлээж авахгүй байж штэ тийм ээ. Тэгээ усны асуудал бол манайх бол өөрөө бол бага нөөцтэй ордог орон байгаа юм тий. Жилээс жил бол маш олон гол горих ширгэж байна. 2017 онд гэхэд бол одоо 1500 гаруй гол горих булаг шан нуур цөөрөм ширгэсэн дүн сая бол гарлаа шүү дээ тий. Тэгэхээр төр засаг бол үнэхээр энэ өнөөдөр бид нар энэ баялагийг олборлох, хуваарлах гэдгээсээ илүүтэй энэ газрын эрх усны хүртээмжийн асуудал дээр одоо стратегид чиглүүлж ажиллах ийм хэрэгцээ шаардлага бий болцсон байхад энэ төрөөс ямар ч мэдрэмж байхгүй. Одоо харж л байгаа тийм ээ ингээл нутаг болгонд л одоо ингээ бичээрээ алдсан, уухсаа алдсан малчт ингээ босч уул уурхай эсрэг ярьж ингээд хамгаалаач биднийг одоо гээд ингээд төр засаг шаардлага тавьж үзэл бодолтой хоолойгоо илэрхийлж байгаа боловч энэ төр одоо чихгүй юм шиг, нүдгүй юм шиг тий амгүй юм шиг л ийм байдалтай хэвээр байна. Тэр оюут толгоо одоо өмнө одоо дад уурхай, ил уурхай одоо яаж ааш ашиглаж байгаа шүү дээ. Тэгээд орон нутгийн иргэд бас малчд бол бас ялангуяа усны асуудлаас болоод их олон жил эсрэг үүсэж 7-8 жил эсрэг үүсэж явсан. Тэгээд манай төр засгийн газрын оролцоо байхгүй гэж тэнд бол байхгүй. Тэр нь бол хүчирдэгчгүй тэр нь бол өсөдүлийн одоо байдаг те. Тэгээд их олон улсын омбудсмен нэг одоо харин энэ холбогдож Монголд авчираад нэг олон улсын омбудсмен Монгол ирсэн дараа бол оюутлагатай уулзч орон нутгийн малчтай уулзч орон нутгийн удирдлагатай уулзч нэг шийд гаргасан байна. Тэр нөхдөр бол оюутлагын компани дэлхийн 17 банкнаас одоо ингэж манай нөөц байлгийг тавьж зээл авсан. Тэгээ зээл авсан юмдаа бол одоо заасан байт юм байна. Уугуул иргэдийн одоо энэ онгон төрөх байгаль энийг хадгалах үүрэг хүлээсэн. Тэний төлөө явдаг. Тэгэхээр ийм асуудал тавьсан учраас сая нутгийн иргэд бол тэнд бас тодорхой хэмжээр ялд байгуулж орон нутгийн засаг захиргааны удирдлага малчид дээр оюутлагаа уруу хамтарсан гэрээ байгуулж одоо нөхөн төлбөр олгож оюутлагаа. Тэгэхээр ийм бас мэдээлэлтэй багсан юм шүү дээ. Хууль эрх зүйн бас энэ. Үнэхээр тэр манайх болохоор ийм байгаад байгаа юм. Гүний усаа ашиглах, хэрэглэх, хянах тийм эрх зүйн зохицуулт байхгүй. Одоо манай улсын тухай хууль дээр зөвхөн гадаргын усыг ярьж байгаа байхгүй юу? Тэгэхээр гүний усыг одоо ашиглахад ямар зөвшөөрлөөр, ямар хэмжээтэй, тийм ээ, ямар хугацаатаагаар ашиглах юм, ямар төлбөр төлүүлэх юм, тийм ээ, энэ хин энийг одоо гүний усыг ингэж хамгаалах байгууллага нь ямар байгууллага байх ёстой юм гэдэг зохицуултгүйгээр ингэ яваад ирсэн. Гэтэл одоо яаж юм гэхээр бидний манай Монгол улсын нийт усны нөөцийн 20% нь гүндээ байгаа. Гэтэл манайх болохоор гадаргын усаа бохирдуулчаад нийт усны нөөцийн 80%-ийг нь эсэргээрээ ашиглаад байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө гүний ус чи ийм бага нөөцтэй гүний усаа бид нар ингээд
хэмжээ хязгааргүйгээр ялангуяа урт хугацаагаар хэмжээ хязгааргүйгээр ингээд уулуурхаан компаниудад ашиглуулахаар өгж байгаа нь өөрөө энэ усныхаа усчөөр стратегийн бүтээгдэхүүн тийм эрхийг улс орноороо тавиад туудсан ийм хүнд нөхцөл байдалтай байгаа. Тийм. Тэгээ одоо усны тухай хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулаад гүний усны энэ ашиглалтын эрх зүйн орчин ямар байх ёстой юм яа гэдгийг одоо их хурлд ингээд ярьж байна л да тийм. Тэгээд тэгтэл бид нар усны асуудлыг бол оюутлогоо дээр ч гэсэн ингээд ярьж байгаа үед бол иргэний нийгэм байгууллагууд тавьж исэн тийм ээ. Гүний говийн ус чинь болохоор юм бэлээ л дээ. Өөрийнхөө нөгөө тижээлээсээ маш хол байдаг. Маш олон жилийн хугацаанд хоримтлагдаж бий болдог. Тэгээд өхмөл ус гэж хэлдэг. Нэг юм цүнхэр шиг юм дотор байж байгаа тийм ээ. Авахд дараа дахиж тэр нөгөө сэлбэгдэж хоримтлагдах нь маш их удаан хугацаа шаарддаг энэ тэр усыг одоо хэмжээгээр уулуурхаад ингэж ашиглуулах нь зөв буруу юу гэд. Гэтэл тэд нар тэр үед бол оюутхан гэрээ байгуулсны дараа энэ гэрээнд нийцүүлээд усны тухай хуульд өөрчлөлт оруулаад уснаас үнэтэй гэж байхгүй шүү дээ. Өөрчлөлт оруулаад тэгээд яасан гэхээр урт хугацаагаар нийцүүлээд өгсөн шүү дээ. Тэгэхээр энэ бол бид нар хамгийн чухал зүйл бол одоо бол үнэхээр ус болцсон. Усыг орлох бүтээгдэхүүн хийгээгүй байна. Чандман эрдэнэ гэх те. Чанд манах эрдэнэ гэж монголчууд одоо бэлгшээж хэлдэг байсан те. Тэгэхээр тэр усныхаа бодлогыг алдаад одоо ямар ч хяналт байхгүй. Хяналтын нэгдсэн цэгүүд байхгүй тийм ээ. Одоо бид нар заамар дээр ч гэсэн хэлдэг. Тэд нар бол гадаргын усыг ингээд бүгдийг бохирдуулаад хайцсан. Маш олон ингээд гүний цоонгуудыг бий болгочихсон гүний усыг ашиглаад байж шүү дээ. Тэгэхээр гадаргын энэ бохирдсон ус гүний усанд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгийг өнөөдөр асуухад нэг хэлэх хянаар шинжилсэн тоо баримт бол алгал ийм нөхцөл байдалтай байгаа тийм. Тэгээ одоо ингээд хууль гээл харж байхад манай улсын хурлын одоо нэг гишүүд байна. Тэгээ одоо ингээд үг хэлэхдээ босож хэлнэ, сууж хэлнэ гэж хөөжлөх гэдэг байгаа байхгүй. Би одоо тэрнээс илүү одоо ямар үр дагавартай хууль гарах вэ гэдгийг хэлцмээр байгаа байхгүй. Тэрийг ярих хэрэгтэй. Тэгэхээр Нямбаатар гишүүн босч хэлнэ үү, сууж хэлнэ үү энэ амар байна. Ялангуяа нийтийн эрх ашигтай холбоотой энэ байгалийн баялаг, уус, газар, агаар, хөрстэй энэ төрийн өмчийн хувьчлал гэдэг энэтэй холбоотой асуудал дээр гишүүд ямар санал өгснийг нь иргэд мэдчих хэвээр. Өөрөөр хэлбэл эн чинь бид нарыг төлөөж тэднээс их хурл сууж байгаа. Одоо бид энэ гишүүдийг ямар санал өгснөөр нь гишүүдээ хянахаас өөрөөр хянах ямар ч аргагүй. Харин тэр одоо их хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хууль дээр их хурлын гишүүний их хурлын одоо дэгийн тухай хууль дээр би ийм өөрчлөлтийг оруулаач гэдэг хамсалтаа чадаагүй. Яагаад тэгэхээр бид нар ингэдэг л дээ. Ялангуяа тэр байгаль орчин хуулиуд дээр гишүүн ямар санал өгсөн бэ гэдгийг нь олон нийтэд мэдээлдэг байхгүй. Одоо жишээлбэл энэ ус бохирдуулсан төлбөр дээр чиний сонгосон гишүүн чиний эрх ашигын эсрэг санал өгсөн байна уу? Энийг иргэд мэдж байгаа. Дараа нь би санал өгтөө өөрөө амин хувийнхаа эрх ашигт ингээд санал өгөө явдаг гишүүнийг сонгохгүй л байх. Тэгснээрээ бид нар тийм ээ жинхэнэ төлөөллийн ардчлалыг бий болгох. Би хуулийн тухай ярьж болж байгаа. За саяхан захиргааны хэргийн хууль гэж. Захиргааны хэргийн хууль бол одоо миний бодлоор ойлгож байгаа иргэний нийгэмд маш чухал хууль байсан. За энэ хуулийг нэмэлт өөрчлөлт оруулсан. Нэмэлт өөрчлөлт оруулсан тий. За тэр нэмэлт өөрчлөлтөөр за энэ нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн яам. За нэмдэрч одоо сайдын тэргүүлсэн хууль зүйн яам оруулж улсыг батлуулсан тий. За энэ үр дагаврын та ямар хохирол ямар дэвшил байна? Маш их хортой хууль болсон тий. Өөрөөр хэлбэл үндсэн хуулиараа тогтоосон засаглалынхаа бүтцийг эвдсэн гэж хэлж болно тий. Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эрх рүү халдсан гэж хэлж болно. Яг тэгэхээр ялангуяа байгаль орчны бид нар бол тэгж харж байгаа. Яг тэгэхээр үндсэн хууль дээр байгалийн бүх нөөц баялаг тийм ээ уус, газрын хэвлэл, ургамал тийм ээ амьтан, газар, байгалийн бусад бүх баялаг ард түмний мэдэлт байна гэж заасан байна. Энэ ард түмний мэдэлт байх ёстой энэ байгалийн баялагийг ард түмний мэдлээс нь гаргаад өөрсдийнхөө мэдл өөрсдөө дур зоргоороо захиран зарцуулж явах, өөрсдөө энэ чиглэлээр ямар ч шийдвэр гаргаж явах, ямар ч үйлдэл хийж исэн энэ нь захиргааны хэргийн шүүхээр хянагдахгүй, иргэд энэ тал дээр дуу хоолойгоо илэрхийлж болохгүй, дургуутслаа илэрхийлж болохгүй, энэ шийдвэрийн улмаас иргэдийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн, зөрчигдсөн болвол энийг хамгаалуулах тал дээр шүүхэд хандж болохгүй, хохирсон бол хохирлоо нөхөн төлбөр
авч барагдуулах тийм боломжгүй болгочлоо шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн хуулиар баталгаажсан бүх байгалийн баялагт Монголын ард түмэн эзэн байхын эрхийг нь булааж авсан хэрэг гэж би үзэж байгаа. Хоёрдугаарт засгийн эрх ард түмний мэдлэлд байна. Монгол улсын засгийн бүх эрх гэж тийм ээ. Тэгтэл өнөөдөр захиргааны байгууллагыг засгийн газрыг үндсэндээ энэ ард түмэн л хянж явах хэвээр. Ард түмэн тэр эрх нь байж явах хэвээр тийм ээ. Ингэснээр л манайх бол нөгөө ардчилсан нийгэм байж идэг тийм ардчилсан нийгэм байж идэг. Тэгээд энэ эрх мэдлээ болохоор их хурл гэдэг төлөөллийн байгууллагаараа иргэдийн төлөөлөлтийн хурал гэдэг төлөөллийн байгууллагаараа дамжуулан мэддэг. Эсвэл одоо тийм ээ иргэдийн нийтийн хурал гэдэг таад шууд ардчлалын зарчмаараа хэрэгжүүлдэг ийм тогтолцоотой орно шүү дээ ардчилсан. Тэгэхээр өнөөдөр бол яг ингээд энэ хуульд нэмэлт өөрчлөлт орсноороо төрийн өмч хувьчлал ашигт малтмал байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой захиргааны гаргаж байгаа бүх шийдвэрүүд бүх шатны шийдвэрүүдийг бол ард түмэн мэдэхгүй. Энтэй холбоотой эрх мэдэл нь ард түмний гараас гараа явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр би энийг бол юу гэж хараад байна гэхээр засгийн эрх хяналтаас гараа. Тий, одоо тэн талд шийдвэр гарах боломжгүй шүү дээ. Ард түмэн энд чинь тэр төлөөллийн байгууллагаараа олоо шууд ардчлалын зарчмаараа энэ шийдвэрт оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл бид нар чинь тэгдэг шүү дээ. Ашигт малтмал энэ дээр лиценз олох уу гэхэд бол иргэдийн нийтийн хурал хуралдаад лиценз олохгүй бид нар энэ дээр бэлчээрээ тийм ээ малаа хариулаад малаа бэлчээгээд амьдрах ёстой гэж иргэдийн нийтийн хурал шууд ардчлалын зарчмаараа шийдвэр гаргаа явуулдаг. Энэ бол үндсэн хуулиараа баталгаажсан эрх. Энэ шууд ардчлалаар гаргасан нутгийн удирдлагын байгууллагын шийдвэр бол үндсэн хуулиараа баталгаатай. Энийг дээд шатны байгууллага нь өөрчилж болохгүй гэж үндсэн хууль дээр бичсэн ба. Гэтэл энэ үндсэн хуулийн энэ эрх мэдэл рүү чинь саяны захиргааны ерөнхий хуулиар хорхон хүний зөвшөөрлөөр халтж штэ тий. Тэгэхээр энэ бол маш аюултай хууль. Одоо Монгол орн хаашаа яваад байна гэж одоо эргэлзээ. Нөгөө хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулах эрхэм зорилготой Монголын ард түмэн гэсэн энэ үндсэн хуулиараа баталгаажуулсан одоо зүг чиг маань одоо хайчуу гэдэг юм эргэлзээ тий хардлага юм төрүүлэх. Захиргааны шүүх ажиллах болж байна. Захиргааны шүүх ажиллахгүй тэднэрт хянах асуудал байхгүй. Ерөнхийдөө яг ингээд захиргааны шүүхтэр явдаг асуудлын бараг 95% нь одоо энэ хуулийн өөрчлөлтөөр хянагдахгүй болоо явчихж байгаа. Тэгэхээр нэг агентлагаас доош хэмжээний томилгооны асуудал хэлцэгдэн хянагдана л гэж одоо судлаачид хэлж штэ. Одоо бол төр засгийн гаргасан буруу шийдвэрийг ард иргэд одоо шүүхтдэг асуудал байхгүй болж гэсэн үг. Тий, бид нар одоо ингээд байгаль орчны төрийн байгууллагууд чинь энэ эрхийнхаа төлөө олон жил явсан. Тэгээ захиргааны ерөнхий хууль чинь батлагдаад 2015 онд батлагдаад 2016 онд 7 сарын 1-ээс хэрэгцсэн цагаасаа эхлээд байгаль орчны төрийн байгууллагуудад энэ асуудлаараа нэхэмжлэх эрхийг нээж өгсөн. Тийм учраас олон ингээд байгаль орчны төрийн байгууллага захиргааны байгууллагын буруу шийдвэрийг захиргааны хэргийн шүүхт хандаад нэхэмжлээд зарим асуудлуудыг хүчингүй болгоод гээд ийм захиргааны байгууллагыг хариуцлагатай болгох тийм ээ ийм алхмууд бол хийгдээд иргэний нэгэн байгууллагч гэсэн иргэдч гэсэн их итгэлтэй болж гисэн л дээ шүүхэд. Шүүх үний юм бэ. Бидний зөрчигдсөн эрхийг бас ингээ хамгаалчт юм байна гэсэн шүүхэд итгэл нэдэр нэмэгдээд ийм бас их зөв чиг хандлага руу явж исэн. Харамсалтай нь одоо энийг ингээ буцаагаад эрх зүйд төрийг маш том ухралтанд оруулсан юм шийдвэр гаргаа явуулчлаа шүү. Одоо манай Монголын одоо юу гэдгийг манай хэвлэлийн зарим бичдэг одоо хамгийн шилдэг хуульч гээл тий. За тэгээд Ленинградд одоо Путин Медведев хоёрын сургуулийг төгссөн одоо ийм одоо хууль зүйн хамгийн том сургуулийг төгссөн одоо хуульч хуулийн одоо гол мэргэжилтэн одоо нямдарч сайжрын өдөр хууль зүйн юм харж байгаа шүү дээ. Тий. Тэгээд яг энэ хүний үед одоо ийм хууль батлагдаж одоо хууль зүйн хууль эрх зүйн салбарт бол маш том хурал болж байна. Тий. Үнэхээр би одоо нямдарж гишүүнийг мөр гайхаад байгаа тий. Өөрийгөө одоо шудраг өмнөд хууль гээд. Үнэхээр энэ чинь шудрагаас алдагдчихэж шүү дээ тий. Шүүхийн өмнө бүхэн тэгш байх хэвээр. Тэр байхгүй болж байна. Захиргааны байгууллагт бүх хүч, бүх эрх мэдэлтийн төвлөрж байна. Засгийн газарт тий. Шүүх эрх мэдлийн бие даасан байдал алдагдчихэв. Энийг бол энэ хүн мэдэхгүй байх гэж байхгүй шүү дээ. Тий. Шүүх эрх мэдэл хараат бус байх хэвээр. Тэгээд энэ эрх мэдлийг чинь одоо ингээд хуваарлтын онол гэж байна тий. Их хурал нь бол хуулиа тогтоох, засгийн газар нь хуулиа хэрэгжүүлэх, шүүх нь одоо хуулийг хянах. Тэгээ энэ гурван эрх мэдлээ бие даасан байдлаар хэн шинийхээ эрх мэдэл рүү халтахгүйгээр энэ тэнцвэртэйгээр ингээд хэрэгжүүлж явах юм
тогтолцоог ингээ үндсэн хуулиар хийцэн байж идэл энэ тогтолцоо руу ирээ зэрэгөө халдаад шүүхийн тогтолцоог нурааж ийн гэдэг бол тэгээ шүүгч захиргааны шүүгч ийм дагнсан мэрэгсэн шүүх ингэж байгуулад захиргааны байгууллагын ийм дур зоргийн албан тушаалтнуудын ийм одоо тий хууль бус хүчирхийллийн эсрэг тэр энгийн жирийн иргэдийг ингэж хамгаалж идэх шүүгч захиргааны шүүх ийм чухал шүүхийг ингэж үгүй хийнэ гэдэг чинь тэгээ өөрөө мэдэгдэж байгаа мэдээллийг би хараад үнэхээр харамссан. Би энэ шүүхийг өөрөө байгуулж болсон. Энэ шүүгчид үгэнд орохгүй бай. Тийм ээ? Ийм учраас би татан буулгаж чадсан шүү гэж. Ийм хариуцлагагүй мэдэгдэл хийгээ сууж идэг хууль зүйн сайд одоо Японд юм хариуцлагатай оронд маргааш л огцрох асуудал шүү дээ. Яг нь засгийн газар нь тооцоо хийж чадахгүй бол зар дээр тооцоо хийх авах гэж. Би бас гайхаад байгаа байхгүй энэ улсын их хурлын дараагаар одоо сонгогдсон замны шатрыг гэдэг хүн ба. Тэгээ замны шатрыг гэх юм бол одоо сонгуульны дэвшгийн өмнө зөвлөлт гарчилж билүү, зөвшөөрөлт гарчилж билүү, олноороо хилцэх ёстой байл нэг тийм одоо юм хэглээсэн шүү дээ. Нэг суртлах хуулах ч юм уу, юу ч юм. Тэгээ би бол энэс одоо энэ хүн бол маш гажиж чинь харж байгаа. Хоёрдугаарт нь одоо хөрсөх гэдэг одоо Монгол Улсын ерөнхий сайд байж байна. Одоо энэ ирэх байгаа намын дарга. За энэ хүн бол одоо Монгол хүмүүс, Монгол иргэд ард иргэдийн төлөө гэл тийм одоо юу байдаг шүү дээ. Нэг өөрийнх нь одоо хувийнх нь дүр төрх. Энээсээ одоо маш ухарлаж харж байгаа байхгүй. Тэ? Одоо энэ бол юу гэдэг нэг юм Монгол улс бол одоо ард иргэдгүй улс, иргэний нийгэмгүй улс, зөвхөн одоо дарганаар ноёлоход тогтоодог улс гэсэнд одоо ийм тавьчих штэ. Энэ би тэгж харж байгаа. Яг тантаа би санал нэг байна. Зандан шатар гişүү яг зөвлөлт харчлын механизм, арга механизмыг оруулж ирээд надад санал тавьж ирсэн нэг онл практикийн баг хурд зохион байгуулад баримж энэ байгаль орчин чиглэлээр энэ зөвлөлт аргачлалыг хэрэгжүүлэх боломжгүй байна. Чи энэ дээр нэг ихтгэл тавиач гэдэг. Тэгээ байгаль орчны бүх хуулиудаа харж байгаа зөвлөлт аргачлалын өчнөө олон ном орчуулад гаргацсан өөрөө. Денвер их сургуулийн профессор юу гэлээ энэ одоо тийм одоо зочин судлаач ч үлээ би өөрөө тийм байгаа гэд. Тэгээ би тэндээс баярлж ирсэн. Өөрөө тэрнийхэн үндслээ ярьж ирсэн л да. Өөрөө төлөөллийн арчилд ампуурсан. Учираас одоо ингээд зөвлөлт аргачлалын механизмыг бий болгох нь зүйтэй гэд. Тэр бол яг ингэ судлаачийн гаргаж ирсэн юу бол бас надад таалагдсан зүв байсан тий. Өөрөөр байгаль орчны байгалийн нөөцийн ялангуяа удирдлагын асуудлаар тэр зөвлөлт харчлалын механизмыг ашигласнараа олон нийтийг оролцуулж маш их зөв зүйтэй шийдвэр гаргаж ирсэн тийм жишээнүүдийг тэр номон дээр бичсэн байсан. Гэтэл өнөөдөр нөхөр тэгээ өөрөө тэр хуулийг санаачлаа зөвлөлт харчлалын тухай хуулиа батлуулсан шүү дээ. Яагаад өөрөө ийм итгэл үнэмшлэлээ эсрэг яваад байгаа юм бэ гэдэг би бод гайхаж байгаа. Хөрөсөх ерөнхий сайдын хувьд бол бас их сони юм байгаа байхгүй юу? Бид нар үнэхээр ингээд ард иргэд өнөөдөр ингээ ядуу байгаа, тэ бохимдолтой байгаа энэ зүйлийг ашиглаад эрх мэдлийг хит өөртөө төлрүүлж аваад хүчирхийллийн арга механизмаар хүний эрх хэрэгжүүлээр халтаж болохгүй. Өөр ийм халтлагууд хийж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол аимшигтай. Энэ бол ардчлаас хурж байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр энэ хүн өөрөө тийм булаагаад авчлаа шүү дээ. Одоо би бол ингээд одоо хамгийн сайн ерөнхий сайд, хамгийн хүчтэй ерөнхий сайд байвал одоо энэ хамаг олонны энэ зовлон ядуурл одоо юу гэдгийг ажилгууд л энэ бохимдлыг арилгаж болно гэж тооцож байгаа бол буруу. Тийм юм байдаггүй. Эний чинь одоо хүн төрөлхтний явж ирсэн одоо улс орнуудын хөгжсөн түүхийг харахад хамгийн сайн ерөнхийлөгч юм уу хамгийн сайн ерөнхий сайд ганцаараа хийдэггүй. Ялангуяа эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж авч хийдэггүй л дээ. Тэр хүн заавал одоо залуу, тэр хүн заавал одоо ингэ штанг өргөдөг байх албагүй шүү дээ, тий? Тэр хүн зөв бодол гаргадаг байх хэрэгтэй. Тийм, тэр бол тэгээд нэг хүн бүх эрх мэдлийг авчаад тэр хүн шийдвэр гаргаснараа асуудлыг засдаг тийм тогтолцоо болоод Монголын төвд ер нь дэлхийн нийтийн төвд байхгүй шүү дээ. Хүнд хэцүүч гэсэн хугацаа нуртч гэсэн олуулаа ярилцаж, хилэлцэж олон хүний саналыг авч тэр шиг гарсан шийдвэрт нь олон хүний эрх ашиг тусгагдж ээж л энэ нийгэмч зөв олдрлоороо явдаг. Гэхдээ тэр зам бол хэцүү байдаг тийм ээ. Гэхдээ тэрнээс өөр бол замыг одоо хүндрэлтэй олоогүй л шүү дээ тийм. За яг ингээд одоо энэ ирэх хөрж байгаа намын лидерүүд гэдэг юм одоо нэг тийм хүмүүсийн үзэл итгэж хүлээж ирсэн хүмүүс одоо өнөөдөр ийм уваагүй үйлдэлүүд хийж байгаа нь бол бас юу гэдэг тодорхой одоо энэ бол хадгалж үлдэн шүү дээ. Хүмүүс бол ой ухаандаа хадгалах байх гэж. Би зөв бас зүгээр сонирх зүйл юм байна. Та бол байгаль орчин чиглэлээр ажилладаг хүн тийм. Одоо яагаад Монголын үе үеийн сангийн сайд нар уулуурхан ийм том стратегийн компаниуд дээр байд юм бэ? Би баясгалыг хэлж байна. Тэ? Баясгал одоо иймээс тэ? За
энэ чойжсрын хурдын тий улуурхай юм. Одоо Хөрлбаатарын бол одоо ингээд гадны хэвлэл бичиж байгаа тий улуурхай том компани юу гэдэг. Тэг яагаад ийм одоо манай сангийн үеийн сангийн сайднууд яагаад заавал энэ том уулуурхай компаниудтай байдаг? Яагаад одоо ингээд манад одоо гарч байгаа хуулиуд дандаа уулуурхай компани эршгийг хамгаалсан хуулиуд гараад байна. Татварын хууль сая орсон. Одоо Монгол Улсын ерөнхийлөгч Батболго сая энийг бол 20 тавьсан байгаа. Гэхдээ бол энийг бол хамгийн их хүчтэй эсэргүүцэж байгаа нь Хөрлбаатар байгаа сангийн сайд. Энэ хуулийн болохоор одоо тэр татварын талаар мэрэгчсэн бас энэ төрийн бас байгууллагын удирдах ажилтдаг Сарамтвяа бас хэлэхдээ бол хэлсэн шүү дээ. Энэ бол одоо яг ийм одоо энэ уулуурхайн чиглэлийн компаниудын эрхшгийг хамгаалсан ийм хууль гарлаа гэж. Тэднийг татвараас хөнгөлж чөлөөсөн. За ийм юм яваад байгаа байхгүй юу? Тий, энэ бол би одоо захиргааны ерөнхий хуулийн ч гэсэн цаатлын ашигт мөрхөнд харж байна. Энэ их мэдлийг төлрүүлж авч байгаа гэнт. Энэ бол ерөөсөө л тэр энэ их одоо хоорондын зодоон тий ус төрчдийн цаад шалтгаан ерөөсөө энэ баялагтын эзэн суух байл гэдэг шалтгаан байгаа. Ерөөсөө тэр тий энэ баялагын нэг хідэн толгой булаацалтж байна. Тий хамгийн гол сайлын үнэ болсон эрдэнэтэй булаацалтж байна. 49-51-гээ булаацалтж байна. Тэгээ 5 толгой, оюут толгой одоо өөр тий цагаан сурга гэдэг стратегийн ордууд дээр хин эзэн суух уу? Хин эзэн суух уу? Ямар бүлэглэл суух уу? Одоо энд чинь аль нам ардсан нам юм ардын нам юм уу гэхгүй шүү дээ тий. Тин чинь нөгөө эдгээр чинь ингээ нам дамжсан бүлэглэлүүд бий болцсон улс төр бизнесийн энэ бүлэглэлүүд энэ баялаг дээр хин одоо хувааргүйгээр хугацаагүйгээр хэмжээгүйгээр эзэн суугаад насан туршдаа өр хүүхдээ өвлүүлээд тэр төрийн эрх мэдлээр хамгаалуулаад ингээд хязгааргүй баяжаад байж явах уу гэдэг л энэ сонирхлын ашиг сонирхлын зөрчил мөргөлдөөн л харагдаж штэ. Тэгээд тэн дээрээ мэдээч хэрэг нөгөө тэрэнд холбогдсон хүмүүс нь яг тэр эрх мэдлүүд дээр сууж идэв. Одоо ингээл тэрний холбогдсон одоо эрх мэдлүүд нь хаана вэ гэхээр сангийн яам дээр байж идэг, байгаль орчны яам дээр байж идэг, уулуурхай яам дээр. Ганцхан сангийн яам биш та хараараа тэгэл байгаль орчны яам хар дандаа л тэртэй сонирхолтой холбоотой улсууд очиж сайдар суудаг. Уулуурхай яам дахиад тэр сонирхолтой улсууд тэн дээр очиж суудаг. Хөдөө аж ахуйн яам. Хөдөө аж ахуйн яам гэдэг яг л тэр нөгөө дид үтсэн яам. Баялаг дээр холбоотой тий тэрнтэй холбоотой бүх ингээд салбарууд дээр нөгөө баялагт бүлэглэлийн эзэнтэй тэр улсууд нь суугаад тэгээд тэр зохицуултуудаа хийдэг. Тэрнээс уг нь бол ардчилсан нийгэмд бол ашиг сонирхлын зөрчилтэй учраас тэр хүмүүсийг аль болох тэндээс хол байлгадаг. Одоо энэ юу шүү дээ энэ тоталитар дэглэмээс гажуудсан арчлал руу гэдэг энэ Михаил Климагийн бичсэн ном байгаа. Энэ номдэр гэдэг байхгүй. Одоо энэ ер нь бол одоо манай нийгэмч адилхан. Мутац буюу одоо гажуудалд орж ийн гэж. Гажуудалд орсон. Энэ номдэр бичсэн ба ерөнхийдөө харахад бол манай нийгэм гажуудалд орсон байна харж байгаа. Хоёрдугаарт нь клиентелизм гэдэг байгаа байхгүй. Энэ ийм нийгэм одоо бий болж байгаа. Тэгээ энэ яад юм бэ гэхээр ингээд дээр гарсан хүн доод хүмүүсээ томилдог. Доод хүмүүс нь дээд хүмүүстэй гэж үйлчилдэг. Саний яриад өөрч яриад байгаа шүү дээ. Яг энэ тогтолцоо бий болоод ирдэг гэж байгаа. За энэ тогтолцоо бий болоод ирэхээр яадаг гэхээр бол ерөөсөө тэр нийгэм бол ерөөсөө гажаал. За тэгэл ерөөсөө дампуурлах хоёр байдаг. Өөрөөр хэлбэл уус дотор улс бий болдог. Улсын төсвийн одоо мөнгөө шүү дээ. Улсын мөнгийг хитгэн одоо тэр намаар дамжуулсан намын бүлэг гэх юм уу? Нам дамжуулсан бүлэг гэх юм. Энэ хүмүүс авч одоо яадаг, завшдаг. За ийм л юм. Тэгээд дээр нь юу болдог гэхээр ч яг ийм болоод ирэхин хавцаа яадаг гэхээр иргэний нийгмийг сулруулдаг гэж. Одоо саяны захиргааны хууль бол иргэний нийгмийг сулруулах маш том хууль байна шүү дээ. Танта санал нэг байна. Үнэхээр Монгол улс тоталит одоо хуучин бид нар тоталитар нийгэмд байсан гэж шүү дээ. Одоо пост коммунист орнууд гэдэг. Тий, одоо пост коммунист орнуудад яг бүгдээрээ ерөнхийдөө тийм байдлаар орж байгаа. Казахстан, тий, Азербайджан, Станы орнууд, тий, Киргиз, тий. Манайх яг л тийм яг ардчилсан улс мөн үү гэд ингээд харахад нэг ардчлалын арга яснууд нь байж идэг. Нэг шүүхэн ингээд тий би даасан юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь одоо чөлөөт байгаа юм шиг тэр арга яснууд нь байгаад идэг тий. Дарсан чөлөө сонгол явж гэнэ гэхэд яваад байгаа юм шиг тий. Гэхдээ тэд бол яг ингээд ардчилсан арга зарчим хэрэгслээр ажилдаггүй. Тэгээд яг тоталитар уу гэхээр тийм биш тий. Нэг арга яснууд байгаад идэг. Яг ардчилсан уу гэхээр нэг арга яг тэр арга механизмаар ажилдаггүй болохоор бас биш. Тэгээд энэ чинь нөгөө нэг гибрид гэж хэлж байна л да. Энэ хоёрын хооронд холилдсон. Тэгээд юу руу явж байгаа гэхээр нэг гажуудсан нийгэм рүүгээ яваад бүгдээрээ ингээ гажуудсан тий. Тэгээ би бүр гайхдаг юм. Би чи анх 89 онд багшлаа дараа нь би чинь
улс төрийн боловсролын актын хөвсгөлд 97 онд байгуулагдахад анх багш болж ороод яг арчил гэж юу юм бэ? Хүний эрх хэрэгчлөө гэж юу юм бэ? Ардсан сонгуул гэж юу юм бэ? Энийг та яаж одоо сонголтоо зөв ухаалаг бие даасан сонголт хийвэ гэж хөвсгөл нутгийнхаа иргэдэд ийм арчлын одоо үндс үлсийг зааж авсан хүнэлтэй. 90 оноос өмнө та бол багш байсан гэж байна шүү дээ. Багш байсан би бас нийгмийн ухааны багш зүүн тий. Дараад нь та бол арчлыг дэмжиж хүний эрхийг бас хөгжүүлэх гээд нутаг орондоо. Тий одоо арчлалтын үндс зүйлсэд тий иргэдийг сурах гээд иргэдээ соён гэгэрүүлэх гээд тийм ээ. Улс төрийн соёлтой иргэний боловсралтай иргэн болох гал одоо би тэр цаг 97 оноос хойш л одоо өдийг хүртэл тэгэл явж байна л да. Тэгээ одоо байгалийн баялаг маань ингээд маш их ийм улс төрийн агуулга ороод ингээд ийм энийг хэн эзэн суух вэ гэдэг ийм байлдаан гарсан цагт ч гэсэн би нутгийн иргэдийг яаж баялагтай эзэн суух вэ гэдэг арга замын заагаал явж лээ. Тэгээ би нэг гайхдаг нэг зүйл бол яагаад энэ одоо ардчилсан ч гэсэн одоо тодтголтой хүмүүс тийм ээ засгийн их барилаа штэ. Яагаад өөрсдөө энэ ардчилсан үнэт зүйлсээсээ өөрсдөө ухарваа? Яагаад энэ ардчилсан үнэт зүйлс чинь тэдний өөрсдийн итгэл үнэмшил болсонгүй вэ те? Тэгэхээр нөгөө эрх мэдлийн асуудал дээр буцаад орж нөгөө эрх мэдлийн цаг хугацааны хуваарлт алдагдсан. Химжээгүйгээр эдгээр ч одоо 20 30 жил дээр суудсан хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр нөгөө эрх мэдлийг хэлдэг шүү дээ. Нөгөө ер нь л одоо чөтгөр шулмын хүч юм аа. Ямар ч сайн хүнийг эвдэд завхруулдаг учраас цаг хугацааны хувьд бол та 4 жил их хурлын гишүүн. Дахиад 4 жил хүмүүсийн итгэлийг алдаагүй бол тийм ээ хувийн ашиг сонирхлоо дээдлээгүй болвол гэдэг ч юм уу. Ерөнхийлөгч та одоо бас тийм нэг 8 жил тэрнээс цааш болохгүй гэдэг ингээ хойрлж штэ энэ улс орнууд чинь болдгоо гэд. Гэтэл манай нөхдүүд бол 30 жил өдөр ийм эрх мэдэлд ингэ суухаараа ингэж ирдэг юм байна эрх мэдэлд эвдэрч завхард юм байна тий зөвхөн одоо хувийнхаа эрх ашигын дээр нийтийн эрх ашиг юм уу улс орны одоо эрх ашигаа тавьж чадахгүй юм эрх мэдлийнхаа эрэмб бийг бол алддаг юм байна л да тэр нь одоо энэ манай эрх баригчдад бол харагдаж штэ хүмүүст тий харамсалтай байна тэгээд тэрний гол нь одоо юун дээр харж ийнэ гэхээр би нэг бас санаа зовдөг юм бол иргэдээ хичээс соён гэрүүлэхгүй өөрсдөөсөө хамааралтай ядуу оюуны хоосролтой байлгаж хагаад тий нэг хэдэн бэлэг өгөөд сонгуулалт тэгэл саналыг худалдаж аваад гараад хизээч энэ иргэдийнхээ гэгэрэл иргэний боловсролоо хөрөнгө мөнгө хайж иргэдээ чадахжуулаад өөрсдөөсөө хамааралгүй болгоод амьдралаа аваад явах тийм чадхтай болохыг хүсэхгүй шүү дээ. Тэр нь үнэхээр харамсалтай. Өнөөдөр бид нар ямар нийгэмд ирсэн юм та яаж харж байна одоо? Үнэхээр миний хүсэл бол те миний зааж ирсэн одоо 22 жил миний хүссэн юм бол иргэний нийгмийг л Монгол байгуулах гэж те иргэний нийгэм гэдэг маань иргэн нь өөрөө эрх мэдэлтэй иргэд өөрсдөө төрийнхөө үйл эрхт оролцоод иргэдэн шийдвэрээ гаргадаг нийтийн сайн сайхны төлөө энэ төр нь иргэндээ үйлчилж байдаг те ийм л нийгмийг бий болох гэж одоо 22 жил миний одоо амьдрал болсон байхгүй шүү дээ. Энэ маань даанч харамсалтай бий болсонгүй. Өнөөдрийн энэ төр засаг бол илүү одоо авторитар тийм ийм дарангууллын хэсгэн цөөн бүлэглэл бүх одоо эрх мэдлийг гартаа төлрүүлсэн. Одоо жишээлбэл энэ захиргааны ерөнхий хуулиар одоо захиргааны байгууллага хийн хянах юм бэ? Захиргааны байгууллагын шийдвэр албан тушаалтнуудын тийм хууль бус үйл ажиллагаа энэ дур зоргийн үйлдэлийг хэн хянах юм бэ гэхээр үндсэн хуулийн цэц хяна гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр үндсэн хуулийн цэц ямар байгууллага вэ те? Тэдний дээр үнэхээр хөх тэнгэр байна уу? Цэц бол захиалгатай байгууллага. Захиалгатай улс төрөлсөн байгууллага нөгөөд бүлэглийн гар хөлүүд байж байгаа те. Манай Монголын улсын сонгуулийн ерөнхий бол бас захиалгатай байгууллага. Тэгэхээр нэг цөөхөн хідэн энэ улс төрийн бүлэглэл бидний удирдах байгаа юм авторитар дэглэм рүү орчлоо шүү дээ те. Тэгэхээр үнэхээр харамсалтай надад бол миний хайрын 22 жилийн хөдөлмөр клиентлист гэдэг чинь одоо энэ багхгүй юу? Өөрийнхөө хүссэн шийдвэрүүдийг гаргуулдаг, өөрийнхөө хүмүүсд тавьдаг, хүссэн шийдвэрийг гаргуулдаг, хүссэн үйлчлэгийг авдаг. Тэгэхээр шүүхтэр хүнээ тавьдаг, цагдаа дээр хүнээ тавьдаг, хууль зүйн яам дээр хүнээ тавьдаг, тий? Тэгээ одоо юу гэдгийг сонгуулийн ерөнхий хүнээ тавьдаг. За одоо өөр одоо юу гэдгийг тэр нэг зөвшөөрлөгд газрууд хүнээ тавьдаг, хариуд үйлчлэгийг авдаг. Ард иргэд бол хамаагүй. Нийгмийн хөгжил хамаагүй. Тийм болчлоо. Тэгээд тэр нь болохоор юугаараас дамжиж ирж байгаа гэхээр улс төрийн намаасаа эхлээд явчихж шүү дээ. Намыг хүснүүлээ тий? Намыг мөнгөөр худалдаж аваад тэгэл нам чинь өөрөө сүулдэ яаж юм гэхээр тэр худалдаж авсан хүмүүстэй ингээл одоо яаж юм үйлчлдэг ч юм уу тийм тэдний тоглоомын тэдний одоо дөрмээр ингээл тоглоал тийм олон нийтийн нам гэхээсээ илүү бас тэр хэсэг цөөн хүмүүсийн гарт ингээл орчиж जैन
Тэгэл тэр одоо манай тогтолцоо чи өөрөө улс төрийн намаасаа төрөө бүрдүүлж явдаг тий тогтолцоо. Би өнөөдөр гайхаж байна л да. Яг арчсан тогтолцоонд бол иргэний нийгмийнхэн бид нар одоо яг энэ захиргааны ерөнхий хуулиар хийх ажилгүй болцсон. Захиргааны хэргийн шүүх хянах асуудалгүй болцсонтой адилхан иргэний нийгмийнхэн бид нар хийх ажилгүй болчихж шүү дээ тий. Тэгэхээр иргэний нийгэм ямар сонирхлыг илэрхийлж гаргаж ирэх юм. Иргэний нийгэм чинь хамгийн их мэдрэмжтэй нийгэм болохгүй байгаа асуудлуудыг тэр бодлого боловсруулдаг улс төрийн намуудад ингэж илэрхийлж гаргаж ирдэг. Энэ усны бодлого чинь болохоо яачлаа. Уул уурхай ашигт мартлын бодлого чинь болохгүй байна гэдэг ингээд тий. Тэр сонирхлуудыг ингээд улс төрийн нам чинь намынхаа мөрийн хөтөлбөрт суулгаад бодлого болгоод сонгуульд тийм ээ өрсөлдөөд тэгээд төрийн эрх мэдлийг аваад хэрэгжүүлж яхад ёстой ардсан нийгэмдээ. Гэтэл өнөөдөр тийм юмыг нь хөрсийг нь бэлддэг иргэний нийгэм чинь одоо ингээд дуу хоолой нь хаагдаад саяны одоо захиргааны хэргийн хуулийг одоо юу гэдгийг өөрсдөө оруулж байгаа нь бий болгохоор юу гэдгийг за хүнээр одоо нүдийн сохолж байгаа юм байна. Тийм ээ? Тийм. Нүдийн сохолж гэн, гарын хугалж гэн, хөлийн хөшөөж штэ. Ерөөсөө ингээд тэр хүн бол зүгээр юу ах вэ гэхээр улс төрийн амьтан болж байгаа юм. Тэгэхээр одоо юм байна шүү дээ. Манай улс тэгээд нэг талын тоглолт явагдаж байна гэж харж байгаа байхгүй. Тэгээд эдний хамгийн анхны одоо батсан хуулийн нэг нь юу гэх юм байхгүй. Зөрчлийн хууль байхгүй. Зөрчлийн хууль бол ямар сонирхолтой хууль вэ гэхээр улсын их хурд эрх мэдэлтэй их дарахтай хүмүүсийн эрхийг хамгаалсан хууль байхгүй. Энэ хууль юу гэхээр бол ерөөсөө хэвлэл мэдээллийн эгчлэг хааж боосон, гар хөлийн хөлсөн, айлгсан, одоо дарамтлсан юм л хууль. Ийм л хуулийг батлаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ их хурл ямар их хурл вэ бодох хэрэгтэй байхгүй. Энэ их хурл бол Монгол ардын намын засгийн газар ярьж байгаа. Энэ бол туйлдаа хүрж байгаа шин чанар байхгүй. Тэгэхээр би бол одоо бас одоо багш энэ одоо ер нь бол жилийн дараа сонгуул болно. Одоо тэрнээс одоо өөр одоо ард иргэдэд өөр боломж байхгүй. Ер нь бол ингээд одоо улс орны 30 жил авч явахдаа энэ улс орны урууд дуусан, дорой дуусан ард иргэдийн бүх эрхийг одоо хааж боож хавьдсан ийм нам ийм намаас нэр дэвсэн хүмүүсийг цааш нь одоо бид нар дэмжих хэрэг байна уу? Энэ бол өөр улс төрийн нам, улс төрийн хүчинд одоо боломж олгол яасан гэсэн ийм одоо нийгмийн давлгаа одоо Монгол их үүссэн байна. Одоо тэр Баабар явуулж байгаа электорат гэж юм байна тий. Өөр олон газрууд байна. За төмний одоо 76 гээд бас нэг юм бас Монголын үндэсний скейтний хөдөлгөөн өрнөсөн байж байна. 6-7 сар явж байна тий. Одоо эдгээр ингээд улс орны хөгжүүлэхэд хувь нэр оруулах хүмүүс байна гэдэг аахгүй. Зөвхөн одоо юу гэдэг мань ан хоёуд бол улс орны хөгжүүлэх хүмүүс байна гэж одоо харахгүй шүү дээ. Эдгээр л мөнгөөр явж байна. Гэтэ мөнгөөр биш. Одоо ингээд цалингаараа өрсөд гараад улс орны хөгжил хувь нэрээ оруулах гэсэн ийм чадaltaй хүмүүс 100-100-аараа байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр миний хувьд би бас нэг улс төрийн багш байсан хүн л дээ улс төрийн боловсролын активинд одоогоор яг байж байгаа одоо төрөө байгуулдаг одоо арга зам маань улс төрийн нам л юм байна тий. Тэгэхээр хүн төрлөختөө угаасаа. Тэгэхээр миний хувьд бол харж байгаа зүйл бол энэ улс төрийн намыг зөв төлөвшүүлэх нь аягүй чухал байна л да. Жишээлбэл за одоо 2 нам болохгүй гэж бодъё. Тэгвэл 3 дахь нам нь тий 4 дахь нам нь гарч ирж өрсөлдөх тэр боломжийг хуулиараа бий болгох тий. Тэгэхээр ядаж одоо бидний хувьд бол байгаа энэ улс төрийн намуудын энэ санхүүжилтийн асуудал хамгийн их юмыг бохирдуулж байгаа зүйл чинь тэр байж шүү дээ тий. Санхүүжилт нь өөрөө юм тунгалаг биш, шилэн биш, ил тод биш. Тийм учраас тэнд чинь нөгөө мөнгөтэй хүмүүс төрлөө чи хэмжээний мөнгө өгөөл тийм ээ. Тэгэл ороод тэгээд энэ намын одоо дүрм журм одоо юу гэдгийг тэр бүх юм чинь л одоо ингээд дүрмийнхээ дагуу явагдахгүй ингээл тэр мөнгөтэй хүмүүс тэр бүлэглэл рүү ингээл тэр намын эрх мэдэл одоо юу гэдгийг тэр бүх юмнууд ингээд яваад одоо намд итгэл суларсан. Тийм учраас одоо нэг тийм дуу хоолойнууд гарч ирээд шүү дээ. Би даагч юм уу эсвэл намгүй өнтер гэдэг тий. Гэхдээ мэдгүй би тэрийг бол олж харахгүй байна. Намгүйгээр төрөө байгуулна гэдэг арга нь юу яах юм. Мэдээж сонголт хийхэд бол мэдээж намын харьяаллыг хардаг тий. Хүнийг хардаг, мөрийн хөтөлбөрийг хардаг. Миний хувьд сонгогчдод боловсрал олгоод тэр намууд яг тэр хүн төвтөө хүмүүсээ хөгжүүлэх гэсэн нийгмээ хөгжүүлэх гэсэн мөрийн хөтөлбөрүүдийг гаргаж ирж өрсөлдөөсөө одоо ингээл бэлэг таргаал эхэлсэн байж тээ тий. Нөгөө дараас оны 1 сараас өмнө одоо бэлгээ тараах ёстой шүү дээ. Хуулиараа оройтой учраас тий. Тэд нар бэлгээ тарааж байна. Тэгэхээр сонгогчд маань энэ бэлэг сонголт хийхэ болооч. Иргэдийн ухамсарт бид нар
ер нь тэр бэлэг гэдэг юм болий. Тэр бэлэг чинь хаанаас гарч ирээд байгаа юм бэ? Бидний өөрсдийн татвар төлөгчийн мөнгө, бидний мөнгөөр буцааж бидний чинь худалдаж аваад байна шүү дээ саналын маань. Тэгэхээр ер нь бэлэг гэдгээ болоод сонгогчч гэсэн өөрсдөө бид нар ухамсартай болох хэрэгтэй. Одоо Хөвсгөл аймагаас Хөвсгөл аймагт одоо таны одоо юу штэ ингээд ажлын гараа хийсэн гараа тань Хөвсгөл талааг хамгаалдаг. Тэгэхээр Хөвсгөл аймаг чинь одоо бас улсын хурлын гишүүдтэй. За миний одоо Хөвсгөл аймагт жишээлбэл улсын хурлын гишүүн инх хамгаалан бол жишээлбэл улсын хурлын дэд дараагаар ажиллаж байна. Тэ? За Даваа сурын гишүүн байна. Одоо олгодоо сонгогдсон. Одоо эрчим хүчин сайдаар ажиллаж. Хөвсгөл аймагт чинь 2 гишүүнтэй билүү? 3 байгаа. 3 байдаг юм уу? Хин гэж хүн байна? Мөнхбаатар гэж гишүүн бий. Тийм гишүүн бас байна уу? Тий байна. Тий байна. Тий. Залуухан хүн анх удаа сонгогдсон тийм гишүүн бий. Тэрс нийгэм танигдаг хүн биш үү? Тий танигдаагүй л дээ. Мөнхбаатар гишүүнийг юу хийдэг юм бэ? Юу хийж байна тэр хүн? Одоо би сүүл саяхан би Хөвсгөл очиж сонссон чинь сайн үйлдвэрийн бух гэлөө тийм тараалаа бэлэн дөглөөл гэсэн сураг сонссон. Тэгээ сонссон. Нэг удаа сонсоход бол нэг тойргоор яваад ийм уралдаан тэмцээнүүд ингээд зохион байгууллаа, даалуу тоглуулад улсын хурлын гишүүн бас нөгөө Бат Эрдэнэ дэдвцэн сайд Бат Эрдэнэ бас булган аймагт сайн үйлдвэрийн бух тараасан гэдэг. Авицсан ч гэдэг. Нэг тийм л ажил хийж байгаа юм байна тий. Тэгэхээр нэг тэгэхээр энэ сонгогчийг үнэхээр доромжилж байгаа байхгүй тийм ээ. Эднэр чинь улс хууль тогтоогч нар шүү. Ямар хууль санаачлаад яваад байгаа, ямар хуулийг баталчуу тэр сонгогчдынхаа амьдрал ахуу дээшлүүлэх тавтай. Тэгээд тийм ажил тэр тайлангаа тавих хэрэгтэй байж идэл тийм ээ. Тэгээ хуулийн хэрэгжилт ямар байна гэдгийг хянаж шалгаад явах хэрэгтэй болохоос шүү дээ. Өнөөдөр одоо сайн үйлдвэрийн бух тараагаад уралдаан тэмцээн зохиогоод тэгээ жорлон бариад тий туу цайчлаад ингээ явахгүй л дээ. Хин жорлон барьж байна одоо. Одоо их хамгаалан гишүүн бол манай Хөвсгөлд бид нар анхтай нутгийн зүйлийн дарга байхад нь Хөвсгөл нуурыг хамгаалъя гэдэг дээр хамтарч ажилласан. Тэр жорлонгийн түүхчийг тэгж ихсэн л дээ. Тэгээд Азийн хөгжлийн банкнаас 3 сая голын ирдээ сайхан Хөвсгөл нуурыг одоо тий бохирдлоос л одоо хамгаалж сэргийлж одоо тий эко жорлон барья гэсэн юм төсөл ингээд яваад. Гаас жорлон харсан би. Тэ нэг 50 жорлон барьсан 3 нийт өртгөх нь бол нэг 3 сая доллар 50 жорлон тэгээд нэг хэдэн хогийн цэг болоод ингээл ийм ажил нэг зээл өгж байгаа иргэдэд тийм ийм төсөл хэрэгжүүлж байгаа юм манай нуурыг хамгаалах чиглэлээр харамсалтай нь үнэхээр үр дүнгүй болсон. Би энэ дээр Азийн хөгжлийн банкнд тавьсан. Ноол бол хаалттай дууссан тий. Ноолын технологич гэсэн манай тэр нутагт бол таарах хуцаар эко байж чадаагүй шийдвэр. Ажиллагаа хамгаалт байхгүй. Тий менежмент хийгээгүй дутуу хайсан. Гэтэл энийг бол маш их үр дүнтэй сайхан төсөл боллоо гэдээ одоо Азийн хөгжлийн банкнаас энгийн нөхцлөөр 20 сая долларын зээл аваад үргэлжлүүлж одоо жорлонгоо арих гэж байна шүү дээ. Тэгээд нэг 40 км зам тавина цэвэрлэх байгууламжийг хатгалд нэг засварл нь ханхад нэг цэвэрлэх байгууламж шинээр барина гэдэг. Тэгэхээр энэ мөнгийг татвар төлөгчид төлнө. Саяны нэг 8 би хэлж байгаа 8 тэрбум 3 сая доллар нь Японы буцалгүй тусламж байж тэрийг нь бас ингээд зурчулжээ гэж бодъё. Тийм үү? Тэ үр дүнгүй болгожээ гэж бодоход одоо 20 сая долларыг тийм ээ татвар төлөгчид бид нар төлнө. Буцааж өгөх юм тий. Тийм учраас бид нар энэ дээр хяналттай байх хэрэгтэй гэдэг Азийн хөгжлийн банкнд бол энэ саналуудыг тавьж байгаа. Бид төлөх учраас 25 жилийн хугацаанд. Гэтэл Монголын өр өнөөдөр ямар хэмжээнд төрсэн байгаа вэ? Тийм 27.8 дээр үү тий. Энэ шийдвэр гаргаж байгаа усуд төлж байгаа илүү хариуцлагагүй болцсон байхаа тий. Хин эргэж буруу гаргасан шийдвэрийнхээ төлөө энэ Монголд үүссэн өрийг гадаадын зээл тусламжийн би бас өрийг төлсөн юм бэ? Төлөхгүй байгаа. Тэгэхээр ийм хариуцлагагүй юм хийж болохгүй гэдээ би бол энэ хамгаалан гишүүний хувьд бол шүмжлэлтэй байгаа тий. Даваа суран гишүүн. Даваа суран гишүүний хувьд бол яг одоо их орон гэж ярьдаг тий. Ард түмэн гээд гэхдээ яг тэр гишүүний тойргийн хувьд бол одоо Хөвсгөл чинь том уул уурхаан төсөл явах гэж байна шүү дээ тий. Тэн дээр уул уурхаан зам барих гэж байна. Төмөр зам барих гэж байгаад ард иргэдийн эсэргүүцтэй тулгараад бол болсон. Одоо тэгээд авто зам барина, нүүрсний зам барина гэдэг энэ дээр бол ард иргэд бол маш их эсэргүүцэлтэй байгаа. Нүүрсний орд нээсэн. Тийм, тэнд бол нүүрсний орд хуучин одоо Могонголын уурхай байдаг. Тэр Могонголын уурхаан лицензийг одоо овот толгой гэж нэрийн солиод ер нь булааж авсан л да Spire Mining гэж компани. Тэднийх бол одоо ингээд тэнд нүүрсний зам тавиад нүүрс өгч байгаа. Томхон төслүүд тэн дээр манайх Хөвсгөлөөс хэр зэрэг ойлгомжтой вэ? Далаагаас хэр зэрэг Далаагаас бол тэр бол завтай л да. Гэхдээ ерөнхийдөө тэр зам бол уурхаан зам болно гэж одоо ард иргэд хардж байгаа. Тэнд яагаад гэхээр
фосфоритын орд бий, эцсийн орд, том орд нэгдсэн гэд том ордууд бий. Энэ том ордуудыг холбосон ийм замууд одоо явахыг сайн. Одоо юм баггүй. Нэг орд руу орох юм бол цааш орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ашиглалтууд бий болдог. Тийм учраас манай хөвсгөлийн залуучууд бол уул уурхаагүй хөвсгөл гэдэг төрөмс байгууллагад маш хүчтэй эсэргүүцэж байгаа тий. Тэгээд энэ гишүүдийг энэ дээр одоо тодорхой байр суурь илэрхийлээд энэ дээр зогсоо гэдэг ийм шаардлагуудыг тавьж байгаа боловч нааталтаа бол бид нар ингээд тийм бид нар дэмжиж гин гэдэг боловч цааталтаа яг ийм энийг зогсоох тал дээр ингээд санаачлагтай болоод бодиттой үйлдэл хийхгүй байгаа тий. Тийм байдал харагдаж байгаа. Тэгээ бид энэ ийм асуудал дээр энэ баялагын асуудал дээр нутгийн иргэд нийгэм нь юу гэж үзэж яах вэ гэдэг дээр л эдгээр бол тэдний нийтлэг эрх ашиг төлөөлж л дуу хоолойгоо илэрхийлж тодорхой үйлдэл хийх ёстой. Гэтэл зүгээр наана аман дээрээ тий дэмжиж байгаа мэд сайхан ярьчаад цаанаа үйлдэл нь эсрэгээр яваад ивэл энэ бол бас тэднийг одоо тий үнэн шударгаар төлөөлж чадахгүй байна л гэж харна. Бид нар одоо эсвэл энэ сонгогдсон гишүүдийг бол ингээд үнэхээр тойрогийнх нь хүмүүсээр явуулах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг яаж хүлээж авч जैन тий? Бид нар одоо илэмдэх гэж гэнэ үү? Дараагийн илбэ хийх гэж гэнэ үү? Тий? Яг бодтойгоор юу төлөөж чадуу ард иргэдийг нэг үржүүлсэн тий? Тэг хэлдгийм байлээ. Би ерөнхийдөө одоо нодлонгоос эхлээд би туулгал дээр их ажилласан л да 4 жилийн туулгалыг улсын хамгаалтантай гол болгох тий? Энэ хайрга дарганы олборлолтын, алтны шорон ордны олборлолтын одоо яах вэ гэхэд энэ ажил маань үндсэндээ дууссан. Нодлон зунаас эхлээд би хөвсгөл нуур дээр ажиллаж байгаа. Тэгээд хөвсгөл нуурын маань асуудал ч гэсэн хүнд болсон байна. Тий маш их замбраагүй газар олголтоос болоод нуурын усны чанарт нөлөөлсөн тий нутгийн иргэдийн газрыг нь булааж авсан, газрын эрх нь хөндөгдсөн энэ төргээд олон асуудлууд нуур тойрон бий болсон. Маш их хэмжээний газруудыг эрх мэдэлтэй мөнгөтэй улсууд болоод өөрийн эзэмшил болгоод өөрийн цуслангийн эдлэнгийн газар олгоод явчихсан байна. Гэтэл энэ чинь улсын тусгай хамгаалалттай газар тийм ээ хамгаалах ёстой. Монгол орны цэвэр усны нөөц тэнд ирэж энэ ирээдүйд энд уух ёстой хүүхдүүдийн уух ёстой усны аюулгүй байдал стратегийн асуудал энэ дэр байж идэг. Гэтэл энэ дээр ийм асуудлууд гарсан байгаа. Тэгээд энэ дээр би ингээд төвлөрөөд ажиллаад эхлэхэд бол энэ тал дээр манай гишүүд бол ийм санаачлаг гаргаж ажиллаагүй мүү гэсэн юм харагдаж байгаа. Тийм учраас энэ дээр хөвсгөл нуурыг хамгаалах асуудал дээр ингээд яриад явхад бол тийм их санаачлага бол гарахгүй байдалтай төрч гисэн тэн дээр бол тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад энэ нуурыг хамгаалах тал дээр ахиц твшил гаргаж ажиллахгүй байгаа учраас хөвсгөл нуур бол дэлхийн өв байх ёстой. Нэгдсэн улсын байгууллагын ЮНЕСКОгийн байгалийн өвд энийг бүртгэж авах ёстой. Тэгээ олон улсын хамгаалалтанд оруулах ёстой гэсэн юм санаачлагыг эко эмэгтэйчүүдийн анх дугаар чуулганаас ингээд дэвшүүлж гаргаж ирээд энэ чиглэлээр бол ажиллаж байгаа. Магадгүй энэ дээр би бас улс төрийн намууд одоо таньж тэр асууж байгаа нь зөв. Одоо сонгуул ойртсон байна. Энэ сонгогчдынхаа төлөө энэ их хурлын гишүүд юу хийсэн юм бэ? Тайлан тавих ёстой. Мэдээлэл хангалттай өгөх ёстой. Энэ дээр үндэслэж сонгогчд бол дараагийн сонголтоо зөв хийх, тийм ээ? Зөв хүмүүсээр зөв намаар төрөө байгуулад, тийм илүү их одоо энэ төрийн чинь хариуцлагатай төр болгож явуулахгүй бол энэ улс орн маань одоо хаашаа яваад байгаа юм бэ? Юу болчихваа гэд бид бүхэн одоо ийм эргэлдсэн, хардсан, тийм ээ? Ирээдүйдээ итгэл ингээд суларсан, төрд итгэх итгэл ингээд багсан энэ нөхцөл байдалтай байгаа даа шүү дээ, тийм ээ? Энэ өнгөрсөн 7 хоногт ингээд энэ сохрын орон гээд энэ номын нээлт болсон. Тэгээ Монгол улсын бас 3 дахь ерөнхийлөгч, за Монгол Ардын Улс намын дарга, за орчуулагч, мэргэжлийн орчуулагчдын хэр одоо Англид байх үедээ сонгож авсан бас сонгод өгөөд бас зарим сайн өгүүлбэрүүдийг ингэж авч орчуулад гаргасан. Тэгээ энэ номыг болохоор бас ингээд сохрын орон гэж нэрлсэн байна. Тэгэхээр энэ номыг бол одоо манай үзэгчд бас уншваар гэж бодсон. Таны яриад байгаа зүйл энэ олон зүйл энд байгаа. Тэгээ бас нэг зүйл нь юу гэхээр юм байхгүй. Энэ дотор өвөө дандаа өгүүлбүүд шүү дээ, өгүүлбүүд. Тэгтээ өгүүлбүүд дотор хэлж байгаа. Ерөнхийдөө бас улс төрийн агуулгатай юмуд байна. Тэр нөхдөр ингээд ерөөсөө өөрчлөлт орохгүй хөгжихгүй ч. Дээр байгаа нь байгаа, дээрээ байгаад идэг, доороо байгаа нь доороо байгаад идэг. Дээш доошоо ингэж одоо дээшээ доошоо орох юм байхгүй бол хөгжил бас биш гэсэн ийм бас юу байхгүй юу? Зохиолын санаа энэ төр байгаа байхгүй юу? Тэгээд ерөөсөө амьдрал маань одоо өөрөө юу вэ? Амьдрал маань өөрөө ийм бас юм төрдөг байшин бид нар орчуу гэдэг бас төрдөг байшин. Ерөөсөө. Тэгээд одоо ингээд
энэ дотор ч ингээд бүгдээр галзуу хүмүүс байна уу гэд хингод одоо хаана хин галзуу шигээд ийм одоо юу таарс. Тэгээд би сараад авах ер нь манай нийгмийг яг өнөөдрийн байдлыг бас их төрхөний гаргасан бас юм шүү. Тэгэхээр манай нийгэм би хараад авах ерөнхийдөө ийм болчиход байна шүү дээ. Хүмүүс сохор болгож байна, дөлий болгож байна, галзуу болгож байна, тий? Тэгээд ерөөсө гажуудуулж байна. Тий, үнэхээр би бас яг энэ дээр санал ихтэй л байна. Яг тэгэхээр ингээд маш их энэ засгийн газар төр маш их тийм шоконд оруулж байна л да иргэдийг. Цочор мэдгдлүүд өглөө ингээд босоод ирэхэл нэг цочор мэдгдэл те нэг юм шокинг пөх гэмээр юм дуулдаж байна. Тэрнээсээ эн чинь юу болвоо энэ үнэн үү гэд энэ ялгас салгах тийм завгүй байж тал дараагийн шок. Тэр шокноос шок. Тэгээд нөгөө мэдээлэл бодиттой мэдээлэл өгөхгүй байгаа тий ийм олон ийм гинтийн цочор мэдгдлүүдэд энэ иргэд чинь бодиттой үнэлт өгч чадахгүй савлж шít. Ийм их айхтар савлсан юм ханарсан иргэд дотор эд бол дуртай юм хийж. Маш их манипуляц хийж, маш ёс зүггүй тий. Тэгээд одоо би гайхчлаа одоо ингээл тэнд хэдэн сэдв байждаг. Одоо нэг сэдв бол одоо зоргийн алга гэдэг нэг сэдв байна. Сонгуульд өгөөд ирэхээр л ингээл гарч ирээл домог үүсгээд эрдэнэ төлдөр гээл одоо нэг юм тий. Тэгээд энэ тал дээр нэг мэдгдэл хийнгүү тэр мэдгдлийн дараа дахиад нэг өөр мэдгдэл хийгээл ийм цочор хоёр хэдэн ийм мэдгдлүүдийн дунд ингээ иргэд ингээд самгардцсан. Тэгээ хамгийн гол нь чинь одоо юу ч тийм төр засгийн одоо мэдлэлт бол маш их хөвлөмдөл хэрэгсэл байна. Тий. Төр засгийн одоо ирэх барьж байгаа хүмүүсийн мэдлэлт хувийн бөгөөд хөлсний маш олон бичээчд байна. Тэрийгээр эдгээр чи ийм байдал байна. Ингээд ерөөсөө ингээд давлгаа үүсгээл. Тийм тэгэхээр чи нөгөө иргэд чинь ингээл ийшээ чанараад ингэжэтэл үгүй тэр тийм биш гэхээр ийшээ ханараад тэгэхээр нөгөө иргэдийн нөгөө ухамсартайгаар асуудалд хандах тийм хандлага эргэцүүл байхгүй болчихж байна. Тэгэхээр ийм нөхцөлд эднэрийг бол энэ иргэдээ хаашин ч ингэж жолоотоход эднэрт амархан байна л да. Тийм учраас миний хувьд бол өөрөө ингээ багш хүн би бас судлаа хийдэг яг иргэдийн ингээд гэгэрүүлэх гэж ингэж явдаг хүний хувьд одоо аимшигтай харагдаж байна. Тэгэхээр ийм их манипуляц дор ингэж их ийм шокийн байдал дотор бол иргэд сонголт хийх хэцүү. Тэгээ сонгуулийн хуулийг аваад үзэхэд те сонгуулийн кампанит ажил маш богино хугацаанд шүү дээ. Тэгэхээр нэг шинэ хүн гарч ирэх, шинэ хүн өөрийгөө таниулах хугацаа байхгүй. Ийм нөхцөл байдал гэдэг дандаа ингээд хуулиа өөртөө ашигтай байдаг. Одоо өөр санаж байгаа одоо сонгуулийн хууль гэдэг одоо юу гэдэг манай бас гайгүй одоо шудраг гэж байгаа одоо зээнх дарга усын хүн дарга байсан шүү дээ. Сонгуулийн хуулийг өөрчилсөн те тамга дарсан. Тэр хүн бол арч намын дарга байсан. За тэгээд энэ сонгуулийн хуулийг өөрчлөхөд одоо ажлын хэсгийн дарга нь хэн байсан бэ гэхээр Бурмаа байсан. Бурмаа бол одоо нийгмийн одоо эртний нийгмийн хөдөлгөөний одоо зүтгэлтэн гэж явлаа. Тэ сонгогчдын боловсролын төв гэдгийг одоо байгууллагууд нүүс гаднаас санхүүжил авч явдаг юм байсан байхгүй олон улсын байгууллагуудаас. Тэгээд иргэд бол сонгоход бол маш их мэдээлэлтэй байх хэрэгтэй гэж ярьдаг байсан хүн хууль гаргахдаа нэг ерөөсөө тийм хүн таниулах боломжгүй өөрөөр хэлбэл ийм хуулийг гаргасан байхгүй. Тэгээд одоо ингээд муудаад үстэй сонгуулийн хууль, эрх ашигчдын хамгаалсан хууль, татварын хууль, эрх ашигчдын хамгаалсан хууль, усны хууль, тэ энэ одоо энэ тэ за захиргааны хууль, эдний хамгаалсан зөрчлийн хууль, энэ эрх ашигчдын хамгаалсан хууль. Тэгээд энэ ямар хүмүүсийг бид сонгоцсон юм бэ? Тэгээ асуудал одоо өөр ирэхгүй тавьчих واخгүй. Тэд нар тэгж хэлж шít. Одоо цоожлсон ингээ сая гişүүн тэгж шít тий. Тэр тусгай хамгаалалтаа газар нутгийг ингээ цоолж аваад ухаж шít. Би хуулийн дагуу байна. Үнэхээр яг хууль дээр тэр хэсгийг авцсан уу? Авцсан тий. Өөрсдийнхөө энэ дур зоргийн үйлдэлийг хуулиар хийдэг болоод хуульчилж авдаг болчихлоо. Энэ бол үнэхээр манай энэ төрийн эрх баригчтай тий албан тушаалтнуудын бүр хитэрсэн үйлдэл байгаа байхгүй. Энийг үт наадах сайн өөрөж ярьж байгаа юм гэж байгаа байхгүй. Хуулиар төрийг булааж авах гэж байгаа. Ингэж бичсэн байгаа энэ дэр. Хуулиар төрийг булааж авах гэж. Хуульчлагдсан тонуул хийж байгаа. Тий. Тэгээд дотор нь дараад нь тонуулууд нь хуульчлагдсан хэлбэр том. Тий. Тэгэхээр чин захиргааны хэргийн шүүхтэр бид нар очтгол ийм хэрэгүүд их байдаг. Тэгэл ингээл очихоор нөгөө шүүгч яах вэ? Хууль бичсэн. Хууль зөрчөөгүй болчихдог тий. Тэгэхээр тэр ч гэсэн одоо сонгуулийн хуулийг гэхээр уг нь улс орнууд чинь нэг юм биш ингээд сонгуулийн хууль юм уу энэ баялагын асуудал тий тэр өмч хувьчлалын асуудал гэдэг нийтийн баялагтай нийтийн эрх ашгийг хөндөг тэр асуудлаараа ард түмний санал асуулга явуулдаг. Тэрнээс биш одоо сая захиргааны ерөнхий хуулийг 20 хүн л гар өргөл баталчих болохгүй байхгүй тий. За та бүхэн ингээд ярьцлага өндөрлөж байна. Таны өнөөдөр бас бидний ярьцлаганд урилга хүлээж авч
удаагч явсан баярлалаа. Тэгээд би одоо нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Одоо нэг нь Монголын одоо та бүхэн яриа бол юу гэж сонсож байна гэхээр би бол одоо манай Монголд одоо ард эрдэнэ дуу хоолой хоосон цуурай болж эхэлж байна л гэж бодогдож шүү дээ. Тэрнтэй санал нэг байна. Бид одоо ингээд юу ч гэж хэлээд ялангуяа байгаль орчны, байгалийн нөөцийн тухай тийм ээ юу ч гэж хэлээд засгийн газрыг яаж ч зогсоож чадахгүй, хизээ зогсоож чадахгүй ийм нөхцөл байдлыг бий болгочлоо л да тийм. Үнэхээр харамсалтай байна. Энийг одоо бид бол ерөнхийлөгчид энэ хууль дээр хориг тавиач гэсэн хүсэлтийг өчигдөр явуулсан. Таан эвслээсээ тий 35 байгууллага ингээд энд хориг тавиач ийм нөхцөл байдал үүсгэчлээ гэдэг юм тавьсан. Үндсэн хуулийн цэцэд мэдээж бид нар хандна тийм ээ. Үнэхээр үндсэн хуулийн маш олон зүйл залтуудтай энэ хууль харшилж байгаа тийм. Тэгэхээр үнэхээр үндсэн хууль цэцийн дээр хөх тэнгэр байдгийн бол энэ захиргааны ерөнхий хуулийг бол энэ нэмэлт өөрчлөлтийг үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг бол цэц тогтоох хаа гэдэг бас нэг юм найдвар байдаг. Цэцийн найдвар бол байгаа. Тэгээд хэрвээ тэгж тогтоож чадахгүй бол үнэхээр одоо Монгол улс маань хаашаа яваад байна гэдэг бол маш их юм игзэгтэй, эрсдэлтэй зам дээр гарч зогсох байхаа л гэд харамсаж байна. За тэгээ би санаж байна одоо нэг өнгөрсөн жил одоо Давосын уулзалт гэж болдог. Давосын уулзалт нэг сэдв нөхдөр сайн засаглал сэдв болж байсан. Сайн засаглал гэж юу вэ гэхээр бол ард иргэдээ сонсдог төр зэсгийг сайн засаглал гэдэг гэж нэр. Тэгэхээр би манай яг энэ жишгээр харуул манай Монголд надад сайн засаглал байхгүй болжээ. Устчаа гэж харж байна тий. За тэгэхээр сайн засаглалтай болохыг одоо бид хүсэж байна. Ард иргэд хүсэж байна. Ийм цаг ирэх байх гэж хүлээж байна. Тэгээ энэ бол одоо бас бидний ард иргэдийн бас өөрсдийн хүсэл сонирхол бас их байх хэрэгтэй холбоотой. За ингээд өнөөдөр таныг нөлөөлөх үйлдэлсэн ирсэнд баярлалаа. За эрхэм үзэгчтэй комментаторын хувьд өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзцгаая. Сэндийн энх бат контрол комментатор нэвтрүүлэг лав гараг бүр 20 цаг 30 минут.